Сайн мэцэн бүгдээрээ. Бүгдээрээ өнөөдөр үеийн теоремын бодлого бодно. Энээр юу гэсэн байгаа гэхээр энэ шийдвэрийн тэгштгэлийн кубуудын нийлбэрийг ол гэсэн байна. Бидний хамгийн ихний мэдэх ёстой зүйл бол үеийн теоремын томьёо байгаа. Тэгэхээр манай үеийн теоремын томьёо бол x1 дээр нэмэх нь x2 буюу энэ хоёр шийдвэрийн нийлбэр нь болохоор b хуваах нь хасах b хуваах нь a-тай тэнцүү. Манай 2 x1-ийг өрчин x2 маань өөрөө c-г хуваах нь a-тай тэнцүү байгаа. Энэ томьёон дээр тулгуурлаад бүгдээрээ тэгштэглээ. Энэ бодлогоо бодноо. Бүгдээрээ ингээс нь юу гэж асууад байна гэхээр x1-ийн куб дээр нэмэх нь x2-ийн куб хэдвэ гэж биднээс асууад байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамгийн ихэнд бичих зүйлсэл a, b, c-ийг олъё. A маань 2-1, b маань хасах 5, c маань энэ урдаа урагшаа ороод хасах 1 болж байна. Бүгдээрээ хамгийн ихний олох зүйл бол x1 дээр нэмэх нь x2. Энэ болохоор хасах b хуваах нь a гэсэн байна. Манай b маань хасах 5, a маань 2-1 байна. Энэ болохоор хасахын нэмэх. 5-аа 2-т үржүүлээд өөрөө 10 гарч байгаа. Энийг олсон юм чинь бүгдээрээ дараагийн хэсэг рүү оръё. Энийг задлаад үзэх юм бол юу гарах вэ гэхээр x1 дээр нэмэх нь x2-ийн куб. Мөн нэмэх нь хасах нь 3 x1 дээр нэмэх нь x2-ыг үржүүлээд хаалт дотор хоёр шийдлээ маань нийлбэр гарч байгаамаа. Тэгэхээр бидэнд энийг олсон болохоор хоёлаа бүгдээрээ x1 x2-ийн үржүүрээ олцгоё. Тэгэхээр c-г хуваах нь a гэж байна. C маань хасах 1, a маань 2-1. Тэгэхээр энэ хоёрыг үржүүлэхээр хасах 2 гарч байна. Бидний олох ёстой зүйл маань ингээд дуусч байгаа. Бүгдээрээ одоо орлуулцгаая. x1 дээр нэмэх нь x2 маань 10. 3-ыг өрчих нь хасах 2. Энэ маань өөрөө 10. Хасах 3, хасах 2-ыг үржүүлэхээр мэдээж энэ нэмэх 6 гарна. Тэгээд 6-гаа 10-т үржүүлээд хариу маань 1060 гарч байгаамаа. Баярлалаа.